Би тэгж амар олон хүнийг харагдсан. Энийг бариад өгөөч. За нар гарч юмаа дээ. Бүх юм ойлгомжтой байж тээ. Та нарын боо. Сора наш. Наш асуух гэж байна. Асуух гэж байна. Тийм бид нар юусаа хэлчих. Чи цаанаа болчихсоо. Ачаах юм. За чи эхэлчихсэн. Асуух юм уу? Гоо шууд ярьчих. Юу гэж байна? Тонцоодлын хурдан хилээ яаж үргэлжлэж байгаа бай. Өмнөх баг хурлын шийдвэрээс хүчингүй болсон гэдэг юм билээ. Яаж зогсоороо. За. Тэгэхээр үндсэн хуулийн донц суудлын хоролдоон болж ийн гэсэн мэдээлэл аваад өдөрхөн хүрэлцэн ирлээ. Тэгээ өмнө нь энэ баг суудлын хоролдоонтой холбоотой түүнтэй холбоотой ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар Ардстан бүлэг бас ажлын хэсэг байгуулж ирсэн. Тэгээ ажлын хэсгийн гишүүд бас хэдийгээр одоо өнөөдөр ажлын биш одоо корона хөл хоройтой байгаа ч гэсэн яг юу болоод байгааг мэдэх гэж бас хүрэлцэн ирлээ. Тэгээ нөхцөлөдийг та бүхэн биднээ хэлэлцэхгүй бараг мэдж байгаа. Улаанбаатарын бүх уулзрууд бол үндсэндээ бараг чөлөөтэй байна шүү дээ. Яг үндсэн хуулийн зэц рүү ирж байгаа энэ бүх уулзрууд бол цагдаа хүчний хамгаалтанд автсан. Иргэдэгч бараг гэр орон руу явуулахгүй ийм байдалтай байж байна. Тэгэхээр өмнө их хурлаас бас нэлээд тодорхой яригдчихсэн. Баг суудлын хоролдооноор нэг хоролдож байхад одоо бүр ихэн дууссан гэж нэг хүнийг сугалж авч ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхээр өмнө нь бид яг энэ ажлын хэсэг гэж үндсэн хуулийн цэцгийн дараа Чинбатбаатай уулзаж мэдээлэл авахд бол манай үндсэн хуулийн баг суудлын хоролдоо хуралдаж байна, үргэлжилж байна гэсэн. Тэгэхээр үндсэн хууль бол өөрөө шүүх тийм ээ. Тэгэхээр шүүх хуралдаж яхад нэг гишүүнийг сугалж аваад чөлөөлөх замаар тэр одоо баг суудлын хоролдооныг хойшлуулад тэгээ одоо дунд суудлын хоролдоон руу шууд оруулж байгаа. Тэгэхээр өнөөдөр дунд суудлын хоролдооныг даргалж байгаа хүнийг мэдээлэл авахд бол одоо юу даргалж байна гэдэг. Тэгэхээр одоо юу өмнөх баг суудлын хоролдооныг даргалж ирсэн. Шийдвэр нь гарчаад одоо яг одоо алавч мөчөд өөрөө хорл хийж гарсан хүн өөрөө одоо энэ дунд суудлын хоролдооныг даргалж ийн гэдэг нь бол улс төрчдийн одоо гар хөл болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шийдвэрийг гаргах гэсэн ийм үйлдэл болж байна. За энэ аливаа үндсэн хуулийн зохицуул өөрөө шийдвэрээ хинээс хараат бас гаргах ёстой. Гэхдээ өнөөдөр энэ ковидын нөхцөл байдал, захим нөхцөл байдалд бүхэн хөл хоройтой хэцүү нөхцөл байдалд цагдаагийн хамгаалтанд хүчний байгууллагуудын хамгаалтанд одоо ийм улс төрсөн шийдвэр гаргах гэж бод харамслаа илэрхийлж байгаамаа гэдэг та бүхэнд дуулгах гэж байна. Тэгэхээр дунд суудлын хоролдооныг нэгдүгээрт баг суудлын хоролдооныг даргалж ирсэн хүн өөрөө хайж гараад дунд суудлын хоролдооныг даргаах нь зохимжгүй. Өөр тэн дотор нь мөн одоо бүр ихэн дуусгар болсон Солонгойг шүүгч орж шин. Хэрвээ цогтой гишүүн Солонгой гишүүн хоёр хоёулаа хугацаанд дуусаад 1.4 жил болсон гэж байгаа. Тэгвэл цогтой гишүүнийг баг суудлын хоролдоо хоролдож яхад нь сугалж авч чөлөөлчихв. Тэгвэл дараагийнханд бүр дунд суудлын хоролдоонд Солонгой гишүүн оролцсон гэдэг нь өөрөө хинч харсан одоо болчмгүй үйлдэл хийж болзошгүй үйлдэл. За дээр нь баг суудлын хоролдооноо орхиод гарсан даргалагч маань дунд суудлын хоролдооныг даргална гэдэг нь өөрөө одоо боломжтой асуудал. За дээр нь Ардсан намын бүлгээс өмнөх 7 хоногт улсын их хурлын даргалт манай Ажээсэрийн гишүүний Балакан дээр одоогийн одоо дунд суудлын хоролдооныг даргалж байгаа одоо хоёрыг чөлөөлөх ийм одоо тогтоолын их хурлын тогтоолын төсөл өргөн барьсан. Өөдөд энийг хэрвээ хэлцэх ёстой бол энийг хэлцээ зогсож явах ёстой. Тэр хүн өнөөдөр Монголын ард түмний өмнө ямар ёс зүйн үйлдэл хийжсэн. Мөн одоо энэ одоо үндсэн хуулийн манаач хийж явах ёстой. Ард түмний итгэлийг хүлээсэн тэр хүн маань хурал хайж гардаг, дараагийн хурлыг даргалдаг. За дээр нь одоо гадны шүүх байгууллагын дүгнэлтээр торгуулийн ял авчихсан. Өнөөдөр үндсэн хуулийн цэцээ дээд шүүх байтугай энгийн одоо төрийн алуунд шүүхийн ял авсан хүмүүс бол ажиллах ёсгүй шүү дээ. Тэгэхээр торгуулийн ял авсан, үндсэн хуулийн баг суудлын хоролдооныг орхиж гарсан Монголын ард түмний өмнө одоо ёс зүйн үйлдэлээ удаадаараа нотлсон энэ хүн яг энэ одоо экзектэй мөчөд энэ одоо нийгмийн хаалттай байх одоо энэ хугацаанд хүчний байгууллагаараа хамгаалуулж ард түмний дуу хоолойг сонсохгүй байна.
өчигдөр жагсаал цуглаан болж байгааг бид нар захимаар харсан. Өнөөдөр болж байгааг харсан. Энийг одоо бид нар өнөөдөр хуралдахгүй. Та бүхэн тараа гэд тарангуут нь чан борооноор гिचээр одоо ингээд хурал зарлан хуралдуулж ийм одоо гарч байгаа шийдвэрийг та бүхэн бараг л мэдчих шиг байна шүү. Тэгэхээр үндсэн хуулийг ингээд үндсэн хуулийн зэцсийн хуралдаанаар өөрчлөөд нөгөө нийт ард түмний хүсэл зорилгыг илэрхийлж манжих хүмүүс маань ийм одоо чан борооноор ажил хийж бод харамслаа илэрхийлэх гэж ингэж ирж байгаа. Уул нь орж бас тодруулга явуулъя гэсэн та бүхэн өөрсдөө бас ингээд харах үндсэн хуулийн зэцсийн байдлаар тэр хол харагдаж байна. Хав өөрийн бүгдийг хамгаалтанд авсан байна шүү. Энд ч одоо арчсан нийгэм мөн үү? Арчсан нийгэм мөн үү? Хойд солонгосч баг ийм үйл явдал болохгүй байх гэж би бодож байна. Ингээ манай бас тгшүүд бас саналаа хэлэх байхаа гэж бодож байна. За ингээд өнөөдөр бид бүхэн бас иргэдтэйгээ адилхан мэдээлэл авахар энд ирлээ. Тэгээд та бүхэн харж байгаа бох ингээд бүх юм хаалттай, бүх гудамж хаалттай. За энэ коронавиг удаа энэ эрх хөрөгч өвчин бол алдчихсан. Тэгвэл коронавиг нэг зүйлд ашиглаад байна. Энэ коронавиг 2 сонгуул дарааж ашигласан. Одоо 3 сонгуульд ашиглах гэж ингээд явж байна. Тэгээд энэ дээр үндсэн хуулийн зэцсийн дунд суудлын хуралдаан бас хууль зөрчиж явагдаж байна гэж ингэж үзэж байна. Бидний авсан мэдээлэлээр бол энд мэдээлэл гаргасан иргэн одоо оролцох хэвээр энэ хүнийг болохоор ковидоор дамжуулаад орцыг нь коронавитой гэд хаагаад хайцсан. Тэр хүн ирэх боломжгүй болсон юм байна. Тэгээд өнөөдөр ямар ч ийм байдал байхгүй байгаа шүү. Дээрэс нь зам харгуу яаж хаагсныг харж байна. Тэгээд тэр хүний итгэмжлэгдсэн өмгөөлөгч нь оролцох гэхээр тэр хүнийг нь оролцуулахгүйгээр дунд суудлын хуралдаа өрнөж гэнэ гэдэг нь бол энэ цаанаасаа бүтэн тавилттай жүжиг явж байна гэдгийг бид нар ингэж харж байгаа. Ягаад гэвэл энийг ардсан намын бүлэг улсын хурлын чуулган дээр шилжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэлжсэн яг энэ сценарын дагуу асуудлууд явж байна. Тэгэхээр өнөөдөр бас хар баасан гариг гэдэг шиг баасан гаригийн үдээс хойш энэ хуралдааныг хийгээд ингээд одоо цагдаа хууль хүчнийхний хамгаалтанд ор хийгээд шийдвэрээ гаргах гэж байгаа нь бол хууль бусаа гэдгийг бас бид бүхэн хэлье. За дээрэс нь үндсэн хуулийн цэц маань цэцийн дээр хөх тэнгэр байдгаа гэж бид нар ярьдаг. Тэгтэл өнөөдөр цэцийн дээр эрх баригч нам, ардын нам байдаг гэдэг нь бол үнэхээр тодорхой болж байна. За дээрэс нь энэ ард түмэн бол энэ цэцтэй итгэдэг байсан. Тэгээд өнөөдөр бол энэ явуулж байгаа бидний өмнө хэлжсэний дагуу энэ тавилттай шүүх хурал болж байгаа байдлаас харахад энэ бол тийм биш болжээ гэдгийг бас та бүхэндээ хэлье. За тэгээ өөр. За энэ өнөөдрийн одоо дунд суудлын хурлыг ахалж байгаа одоо ир гэдэг гишүүн бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм. Бүгд нэг Солонгос улсын одоо шүүхийн байгууллагаас ял авсан. За Монголын ард түмнийг одоо бутгаанд оромжлох одоо олон нийтийн олон улсын хэмжээнд нэр хүндийг унагсан ийм хүн. Энэ хүнийг одоо эргүүдэн татгаталаар их хурлын одоо хэсэг гишүүд тогтоолын төслийг өргөн барьсан байна. Ер нь нэг улс төрч хэлсэн байдгийг. Өнөөдөр үндсэн хуулийн зэцүүл улс төрч хуульчдын моорог болсон байна гэж. Тухайн үед би сонсохдоо бас арай хатуу хэлчихүүдээ гэж бодож байсан. Харамсалтай нь өнөөдөр яг үндсэн хуулийн зэц маань Монгол Ордын намын одоо гар хөл болсон, Монгол Ордын намын одоо моорог болсон байна. Харамсалтай байна. Асуудлыг бас яг хуулийн дагуу шийднэ гэдэгт бид бас итгэлтэй хүлээж байна. За. Ийм л асуулт байна. Тэгэхээр өнөөдрийн гарсан шийдвэрийг бол болшины бодлогыг хамтны бодлого ер нь яг ямар шийдвэр гарна гэж хамтаа. Монголын ард түмэн бүгдээрээ харж шүү дээ. Жишээлх юм бол үндсэн хуулийн зэцүүл ямар нэгэн одоо маргаан гарсан тохиолдолд үндсэн хууль зөрчигдсөн тохиолдолд оролцох хэвээр. Тэгэхээр хүн гэж намын одоо улс төрч хүн одоо гомдол гаргаад тэгээ тэрийн гомдол гарах боломжгүй маа гэсэн баг судлалын хуралдааныг хуралдаж яхад нь зогсоогоод дахиад одоо дунд судлалын хуралдаанаараа улс төрийн шийдвэр гаргах гэж. Зөв энэ бол маш ойлгомжтойгоор хэлэхэд бол нийгэмд угаасаа бүх хуульч нар тайлбараа өгж байна. Одоогийн ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүй л гэсэн. Ийм л одоо шийдвэрийг гаргах гэж. Тэгээ мэдээ эндээс гаргангуут улсын хурал дээр өгчнө. Их хурал дээр 62-ын бүлэг хүлээж авна. Тэгэхээр өнөөдөр нөгөө арчилсан орон мөн үү биш үү? Монгол одоо 92 онд арчилсан үндсэн хууль батлаад өнөөдөр 30 гаруй жил болж байна. Тэгээ одоо энэ хуулийн үзэл санаа энд ирж нугарж байна, хугарж байна. Хэрвээ үндсэн хуулийн зэцэм одоо улс төрчдийн гар бол юм улс төрийн намын хүсэл зорилгыг биелүүлээд эхлэх юм бол автомат хүнд итгэх юм бэ?
Өөрөө үндсэн хууль чи өөрөө шүүхийн нэг хэлбэр учраас захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг энэ анхан шатны дон шат, дээд шатн дээр одоо шүүгчдвэл ерөөсөө их баригчдын талдал шийдвэр гаргах ийм боломжийг бүрдүүлж шүүд. Тэрөө одоо 3-аараа хорлож, 5-аараа хорлож яхад нь шууд одоо ажлаас нь чөлөөлөд байвал яах юм бэ гэсэн асуултыг асууад байна. Ерөөсөө. Хууль зүйн хувьд шатны сэдвийн хурал нь өнөөдөр бас олон маргаантай асуудал дагуулад одоо явагдаж байгаа мэдээ. Тэгэхээр энэ өнөөдөр одоо орой ч юм уу шийдвэр гарах бол тэр шийдвэрийг одоо хүчин төгөлдөр шийдвэр гэж үздэг. Зонцлуулын хуралдааны шийдвэрүүд одоо их хурлаар орж хэлэлцэгдэнэ. Тэгэхээр нэгэнт одоо улс төрийн гар хөл болж улс төрийн өмнөх үе шатны шийдвэрүүд нь улс төрийн гар хөл болсон шийдвэр гаргаад байгаа учраас улс төрийн их барьж байгаа намбал одоо 62-аар төрж энэ шийдвэрийг баталгаажуулна гэсэн ийм одоо нөхцөл байдлыг та бүхэн бүгдээр харж шүү. Тийм болохоор энийг өмнө нь бид нар тасаж хэлж байна. Яагаад гэвэл өмнөх баримтуудын дээр тийм харагдаж байгаа учраас. За дээрэс нь энэ үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага бол үндсэн хууль зөрчигдөж гэнэ үгүй юу гэдгийг л хяндаг байгууллага. Тэгэхээр өнөөдөр үндсэн хуулийн дээр ямар ч одоо зөрчил гараагүй байхад Монгол улс бол парламентын засаглалтай орн, парламент нь хууль тогтоох эрхээ эдэлдэг ийм орн. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдаад гарчихсан. Тэгэхээр энэ хуулийн дотор урд нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахиж нэр дэвшиж болохгүй гэдэг заалтыг оруулаагүй байна гэдэг үндслээр гомдол гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яах юм? Дараагаар нь үндсэн хуулийн цэц хууль тогтоогоод тийм заалтыг хуулинд нэмж оруулаад явах юм уу гэдэг ийм маш том асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр Монгол улс бол улсын хурлын 76 гишүүн баталсан хуулиа баталдаг, түүнийг нь ард иргэд дагаж мөрддөг ийм одоо тогтолцоотой тэгтэл цэц одоо ийм үндсэн хууль зөрчигдөөгүй маргааныг авч хилцэж байна гэдэг өөрөө маш том асуудлаа гэж ингэж харж байна. За яг үндсэн хуулийн цэцгийн хуулийн Таавны мэдж байгаачлан дорч хамт үүр цайх гэж хүмүүс мэдээлэл гаргахаас гадна Иргэн Бата гэж хүн бас мэдээлэл гаргасан байдаг. За тэгээд би бол Эрхэн Баяр гэж өмгөөлөгчийн хамт Батагийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Үндсэн хуулийн цэцгийн төсвөлийн уралдаан ер нь маргаан шийдвэрлэх явцад өмгөөлж байгаа. Тэгээд биднийг Батаач өнөөдрийн дунд суудлын уралдаанд орсонгүй, өмгөөлөгч нь Эрхэн Баярч орсонгүй, намаагч оруулсангүй. Тэгэхээр бид бол процесс яг хуулийн дагуу шударга явагдаж байгаад эргэлзэж байна. За эхнээсээ ер нь ямар байдлаар зөрчил болоод яагаад энэ уралдаанд орж чадахгүй байгааг мэдээлэл өгнө. За Батагийн болохоор байранд нь ковид гарсан гэдэг байдлаар цагдаагийн хамгаалалт авсан гэсэн. За тийм учраас ирэх боломжгүй. За бид бодохдоо одоо бол байранд ковид гарахаар хамгаалалт гарахгүй байгаа шүү дээ. Гэтэл байранд нь хамгаалалт гарч. За тэгэхээр Батагийн зүгээс одоо өөрөөсөө хамаарах боломж нь бол онлайнаар цахимаар за миний өмгөөлөгч нар оролцсон шүү. Би бас бичлж оролцсноо ийм хүндэтгэл шалтгаантай байгаа шүү гэж мэдгдсэн. Цахимаар мэйл явуулсан байгаа. За тэрийг нь хүлээж авлаа гэсэн. За тийм боловч өнөөдөр 9 цагаас болох хуралдаанд өмгөөлөгч Эрхэн Баяр очиход тийм одоо хүсэлт ирээгүй. Та нар оролцохгүй юм байна гэдэг байдлаар Эрхэн Баяр өмгөөлөгчийг оролцуулаагүй юм байна. За Бата өөрөө бас оролцох боломжгүй. Тэгээд хурал хойшлсон талаар 3 цагаас болно гэдэг талаарч биднэрт хэлээгүй. За бид нэр одоо олон нийтийн сүлжээ мэдээлэл хэрэгслээс ч юм хүмүүсээс сонсоод 3 цаг дөхүүлээд наашаа ирсэн. За цагдаа нар баахан шалгаж явуулахгүй байсаар байгаад цагийн тулгаж ирүүлээд нэгийг нь оруулах юм байна, нэгийг нь оруулахгүй юм байна гэд Эрхэн Баярыг оруулаад намайг оруулаагүй. Ямар ч үндэслэл хэлээгүй тий. За Эрхэн Баярыг оруулснаа бас ажиглагчаар сууж болно.
яг хэргийн оролцогч бол биш гэд бас оруулаагүй юм байна. За энд бол ерөөсөө энэ цэцгийн дунд суудлын уралдаанд маргаан хянан шийдвэрлэх процессд бид нэр оролцоход шат шатаар янз бүрийн байдлаар саад болж байна гэж ойлгож байна. Би өглөө нэрээсээ гаргаад жишээ нь машины дууныхыг гарцсан байсан. За алхаад явж итэл нэг хүн ирээд хүчтэй морь өөрөө цохоод миний утас хаагарчлаа чи цоглоо наваа гэдэг байлаар маргаан үссэн. Тэгээд навааг цагдаа руу авч явсан. Би бол өөрөө цагдаа дээр очсон л доо тэр хүн зодон үсэх гэж байна гэдгийг мэдээд тэр энэ ч гэсэн ялгаагүй намайг өглөөний одоо 9 цагийн хуралдаанд оруулахад цаад хийсэн ажиллагаа байсан гэж би ойлгож байгаа. Тийм учраас цагдаад энэ талаар гомдол хүсэлтүүдээ гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр бидний зүгээс бол маргаан шийдвэрлэх ажиллагаа бас яг хууль ёсны явагдаж байгаас хэд эргэлзэж байна. За цэцгийн маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж байгаа. Тэнд юу гэж заасан бэ гэвэл цэцгийн маргаан шийдвэрлэх ажиллагаа цэцгийн хуралдаан ил дод нээлттэй байна гэсэн. Ил дод нээлттэй байна гэдгийг тодруулж захдаа за хүмүүс оролцож болно, сэтгүүлч нар оролцож болно, янз бүрийн бичлэг хийж болно гэсэн. Гэтэл нээлттэй байдал хангахгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ хөл хорооны үед байгаа учраас жирийн нэгэн хүн ирээд сахтаад гарч байгаа. За тэгэхээр нээлттэй болж байгаа бол сэтгүүлч нар бас орох ёстой байсан. Гэтэл хөл хороо учраас орохгүй. Тэгэхээр миний зүгээс бол хөл хорооны үед хөдөлгөөний хязгаарлалтын үед энэ дунд суудлын уралдааныг хийж байгаа нь бол нээлттэй байдлыг хангаж чадахгүй байна гэж үзэж байна. Биднийг бас оролцуулсангүй, үндэслэгүй байдлаар оролцуулсангүй одоо хуралдааны товыг ч мэдгдсэнгүй. Тэгэхээр бид бол энд гомдолтой байна. Мэдээлэл гаргагч талууд мөн өмгөөлөгч нь хэрвээ тэггүйгээр дунд суудлын уралдааны шийдвэр гарвал хуулийн ямар асуудал үүсэх вэ? Тэн дээр ийм зүйл байгаа. Мэдээлэл гаргасан хүмүүс өөрсдөө оролцъё гэвэл оролцох эрхтэй. Өмгөөлөгч нар бас оролцох эрхтэй. Хэрвээ мэдээлэл гаргасан хүн хүндэтгүүс шалтгааны улмаас оролцож чадаагүй. За өөрөө биечилж оролцсон гэдгийг мэдэгдвэл хуралдааныг хойшлуулна гэсэн зохицуулттай байхгүй. Тэр үрээндээ хуралдааныг хойшлуулж өгөөч гэж захимаар хүсэлт өгсөн. За нөгөө хөл хороо хязгаарлалтад орсон гэдэг бол хүндэтгүүс шалтгаан мөн шүү дээ. Тийм учраас энийг хэлж шийдэх ёстой байсан гэж үзэж байна. Гэхдээ тэрийг шийдсэн үгүй юу, ямар байдлаар шийдсэн мэдэхгүй. Одоо хуралдаан явагдаж байгаа юм чинь нэг бол шийдээгүй эсвэл хэрэгцэхгүй болгоод одоо хүлээж аваагүй байдлаар шийдсэн юм байна гэж ойлгож байна. Уул нь бол оролцъё гэвэл оролцоог нь хангах ёстой. За Thank you.